Тэгэхээр бид нийлүүлсэн зэрэгцүүлсэн өвгөлийн тухай ярьж байгаа. Full cross section гэдэг зүйлийн тухай. Тэгэхээр бид нар болохоор зэрэгцүүлсэн өвгөлийг хугацаа ондоо үе цуглуулна гэсэн шүү дээ. 1990 он, 2000 он, 2010 он гэх юм тийм. За тэгэхээр энэ өвгөлүүдэд болохоор нэг үзэгдлүүд болохоор хоёрынтой орох тохиолдол бол маш ховор. Одоо бид нэр эхлээд 90 онд 700 хүн санамсаргүйгээр цуглуулсан болов тэр 700 хүн маань дараагийн 2000 оны төвд бас санамсаргүйгээр сонгогдчих магадлал маш бага. За тэгэхээр нэгэнт үзэгдлүүд маань давтагдахгүй байгаа учраас энэ хоёр төврийгээ 1990 оны 2000 оны хоёр төврийг хооронд нь нийлүүлчих байна. Тэгэхээр нийлүүлээд нэг том өвгдлийн сан болгочих болдог байна шүү дээ. За гэхдээ мэдээж энэ дээр бид нар төвөр маань 90 оны хуу 2000 оны хуу гэдэг нэг юм хувьсгч нэмчих. За тэгээд бол үүсгэж ажиллаж болох юм байна. За дараа нь болохоор энэ хөлгөн өвгөл гэж байна. За энийг бид нар болохоор панел гэдэг хөлгөн гэж хэлдэг байна. Эсвэл өөрчлөсөн гэж зарим хүмүүс бол яриад байна. Longitudinal гэдэг юм. За тэгэхээр одоо энэ дээр бол бид нэр субъектуудыг яг цаг хугацаагаар дагана. Тэгэхээр бид нэр одоо өрхийн амжиргааны судалгаа гэж бид нэр хийлээ гэж бодоход хүмүүсийн амжиргааны байдал яаж цаг хугацаагаар өөрчлөгдөж байна гэдэг бид тодорхойлох зорилготой байна. Тэгэхээр бид нэр эхнээсээ бол одоо би Монгол улсыг 700 өрхөө сонгоод байгаа самсргүй гэдэг. За тэгээ бид нэр тэр хүмүүсүүдийнхаа цалингийн асуун, цалингаас бус орлогын асуун, өрхийн зарлагын асуун гэх мэтчлээ тийм. Тийм судалгаанд хамрагддаг айлаас ирсэн хүүхд байна. Энэ байхгүй тийм. Тэгэхээр тийм өрхүүдийг санамсаргүйгээр сонгочоод тэгээ бид нэр жил болгон тэр өрх дээр очдог. Тэгэхээр бид нэр дараа жилийн судалгаанд болохоор өөр өрхүүдийг сонгодгүй байна шүү дээ. Тэгэхээр яг адилхан нэг өрхүүдийг сонгож авчаад за тэгээ бид нэр цаг хугацаагаар мэдээллийн цуглуулад тэгэхээр энэ маань болохоор хөлгөн гэсэн юм байна. Тэгэхээр та нар шатрын хөлөгтэй харьцуулж үзэх юм бол үндсэндээ бол шатрын дааны хөлөгтэй бол үндсэндээ их өстэй ийм ойлголт таасан гэсэн тийм. Тэгээд нэг манай субъектууд маань тэгэхээр нэгдүгээр хүн эсвэл нэгдүгээр өрх, хоёрдугаар өрх, гуравдугаар өрх, дөрөвдүгээр өрх гэх мэт байж байгаа. За ингэ байж мэдээллүүд юм лээ. За тэгээ бидний нэг хугацаа байж 1990 он, 91 он, 92 он. За тэгэхээр ингээ харахаар энэ маань нэг юм шатрын хөлөг шиг юм уу, даамны хөлөг шиг юм харагдаж байгаа учраас бид нар үнийг болохоор панел буюу хөлгөн гэж хэлдэг тийм. За тэгэхээр энэ дээр жишээ авч үзсэн байгаа. Жишээ бид нар социалист улсуудын уучин социалист байсан улсуудын 29 улс юм байна. Макро эдийн засгийн мэдээллийг бид нар цаг хугацаагаар цуглуулчих юм байна. Манай 29 чинь ингээд тогтмол байж байгаа шүү дээ. Оросын холбооны улс, Монгол, Чех, Болгар гэх мэт чинь тийм. Тэгэл доошгоо бид нар хугацаагаар GDP-ийн дотоодын хэдийн өсөлтийг нь аваад үзэх юм бол энэ маань хөлгөн мэдээлэл болчихно гэсэн. За бид нар хувьцаат компаниудын яг тэр сүү, апу, талх чихэр гэх мэтчлэн хувьцаат компаниудын мэдээллээр хөлгөн мэдээлэл үүсгэж байгаа юм бол бас компаниудын нэрийг бичиж байгаа л доошгоо хугацаагаар бол мэдээллийг зөвлөж авах юм бол хөлгөн мэдээлэл болж таарах юм байна. За энэ машин үнэтэй мэдээлэл. Хөлгөн мэдээлэл одоо жишээлбэл өрхүүдээс цуглуулах юм бол маш хэцүү. Тэр өрхүүдээс цуглуулах гэхэд нэг жил ингээд манай өрх төвөрт маань хамрагдсан байдаг. Гэтэл болохоор дараа жилд нь болохоор тэр өрх нүүгээ явцсан байлаа гэж байна тийм үү. Тэгэхээр бид нар нөгөө хөлгөн мэдээлэл чинь болохоор яг нэг өрх маань манай төвөрт байх хэрэгтэй юм чинь бид нар тэр өрхөө ингээд хайгаал явчихна. Бид нар заавал олох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид нар бүх өрхүүд маань ингээд алга болоод би дараа жил нь олж чадахгүй болчих юм бол хөлгөн мэдээлэл маань ямар чутга учиргүй болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хайж явах яг нэг субъектийг цаг хугацаагаар дагах гэдэг нь бол маш их юм өртөгтэй тийм байдаг. Тэгэхээр ийм төрлийн мэдээлэл бол ялангуяа микро датан дээр маш хэцүү. За гэхдээ нэгэнт ийм мэдээлэл цуглуулад авсан байгаа тохиолдолд шалтгаан үр дагаврыг тогтоох бол маш амархан. Маш гоё тийм мэдээлэл. Тэгэхээр одоо юу гэдгийг 20,000 төгрөг жишээлбэл тараадаг байлаа гэж бодоход за тэр хөдөлмөр маань болохоор өрхүүдийн амжиргаанд яаж нөлөөсөн юм бэ гэдгийг бид нэр харах юм бол яг л энэ өрхүүдийнхаа мэдээллийг авчихна гэсэн. Тэгэхээр 20,000 төгрөг тараадаг байх үеийн өмнөх амжиргааны түвшин дараах үеийг харьцуулж байна гэсэн үг байна шүү дээ. Тэр ийм төрлийн мэдээлэл бол маш ийм чухал байна.
За дараагийн асуулт нь болохоор семинарын хичээл дээр нэлээд ялцсан байна тийм. Энэ шалтгаан үр дагавар. Семинарын хичээлийн асуултууд маань тэгэхээр биднээс ингээд дөрвөлөө ялцсан байна. За гэхдээ бол энэ дээр ярихаас яг нь нэг л та нарыг аль хэдийн мэдж байгаа ч гэсэн энэ бол эконометрикийн хамгийн үндсэн ойлголт. Тэгэхээр бид нар аль нь шалтгаан, аль нь үр дүн юм гэдгээр тогтоох хэрэгтэй. Эсвэл бид нар нэг үр дүн гарлаа гэхэд тэрний яг шалтгаан нь юу юм бэ гэдгийг тооцох нь бол эконометрикийн үндсэн зорилго юм. За тэгэхээр сургуулиудын санхүүжилт нэмэгдснээр сурагчдын сургалтын амжилт сайжирсан юм. Мэдээж бол энэ чинь дунджаар ярина тийм. Тэгэхээр хүүхд болгоны хувьд бол бид нэр ярьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хүүхд болгоны янз бүрийн олон хүчин зүйлс нөлөөлж байгаа учраас хүүхд болгоно маань тэгэхээр ондоо ийм төгсөлттэй байна. Гэхдээ бол дунджаар тухайн сурагчийн сурж байгаа сургуулийн санхүүжилт нэмэгдэхээр дундч хүүхдийн олон хүүхдүүдийн дунджийг авсан тийм. Дундч хүүхдийн сургалтын чанар сайжирч юм уу бид нэр захиах хэрэгтэй байна. Тодорхойлох хэрэгтэй байна. Эсвэл ахиу нэг жилийн боловсрол одоо та нар энэ дээр 2 дугаар юм уу 3 дугаар курс байж байсан аа. Дахиад нэг жилийн боловсролтой болох юм бол эн чинь цалинд чи юу ямар нөлөөлж юм уу нөлөөлөх юм уу гэдэг. Дахиад дундч оюутны тухай яг. За тэгэхээр өмнө бас тэр семинар дээр ярьсан. Тэр энэ корреляц гэдэг зүйл байгаа. Корреляц тэгэхээр хоёр хөвсгчийн хоорондын корреляц болов шалтгаан үр дагавар бол байж болно гэж тайлбарлаж болохгүй гэсэн шүү дээ, тийм. Корреляц гэдэг бол шалтгаан үр дагавраас бол тусдаа. За одоо жишээлбэл хоёр оюутан байлаа гэж бодъё, тийм. Хоёр оюутан байлаа гэж бодъё. За тэр хоёр болохоор хоёулаа өргөө кино үзэхээр явсан гэж бодъё, тийм. Хамтдаа явж штэ. Хамтдаа хад хөдөлж чинь, тийм үү. За гэхдээ бол хамтдаа явж байгаа юм чинь, хамтдаа хөдөлж байгаа юм чинь би тэр хоёрыг найз гэж дүгнж болох уу? Болохгүй шүү дээ. Яагаад гэх юм бол жишээ нь би тэр хоёуланд нь өнөө оройны киноны билет худалдаад аваад өгсөн байж болно шүү дээ. Тэгэхээр тэр хоёр бол хоорондоо найз биш ч гэсэн, корреляцтай биш ч гэсэн зүгээр 3 дахь хүнээс болоод хамтдаа бас юм хөдлөд байж байгаа нь болж юм гэсэн үг байна тийм. За тэгэхээр корреляц бол шалтгаан үр дагавар юм биш ээ. Тэгэхээр оюут нь болохоор хоёр оюутныг харж байгаа дүнж болохгүй байна шүү дээ тийм. Энэ эмэгтэй оюут нь эрэгтэйгээ ураа явцсан байна. Эсвэл бол эмэгтэй эрэгтэйгээ ингээд ураад гоё аваад авсан байна гэх. Ингээд зохиож болохгүй байна тийм. Энэ чинь 3 дахь хүчин зүйлс бол шалтгаан үр дагаврыг бодохдоо корреляцийг бид нэр шууд шалтгаан үр дагавар гэж тайлбарлаж болохгүй юм шүү дээ. Тийм. За энэ дээр энэ шалтгаан үр дагаврыг тогтооход шалтгаан үр дагаврын тухай ярихад бид нэр заавал энэ ceteris paribus гэсэн ойлголтыг ярьдаг. За тэгэхээр энэ маань болохоор бүх хамаатай хүчин зүйлс хоёр өсчийн хоорондын хамаарлыг авч үзэж байгаа тохиолдолд тэр хоёрт нөлөөлдөг бусад бүх хүчин зүйлс хамаарлалтай тийм хүчин зүйлс ижилхэн байна, тогтмол байна гэсэн тийм төсөл явж байгаа. За эконометрикийн нэг онцлог болохоор энэ онлын хувьд маш хатуу үнэмшлэгүй юм шиг санагдаж болох хийсвэр ойлголтыг бодит амьдрал дээр бол хэрэгжүүлэх боломжийг олгодог. За тэгэхээр бид нар цалин гээд хувьсгч байлаа гэж бодъё. Цалинд боловсрол нөлөөлдөг гэдэг зүйлийг судалж байгаа гэж бодъё тийм. За цалинд болохоор боловсролоос гадна эцэг эхийн орлого болоод мэдээж нөлөөлөх баг тийм. Тэгээд өндөр орлоготой хүүхдүүд болохоор хүмүүс болохоор хүүхдүүд танил тал ихтэй нэгдүгээрт тийм. Хүүхдүүдээ бол өндөр цалинтай ажилд оруулах боломжтой байдаг баг. За мөн өрхийн орлогчин болохоор тэр хүүхдийн боловсролын түвшинтэй бол корреляцтай шүү дээ. Өндөр орлоготой хүмүүс бол хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх чадвартай юм чинь орлого муутай эсвэл бол ямар ч орлогогүй хүмүүстэй харьцуулахад хүүхдүүд нь бол хамаагүй өндөр боловсролтой болчихно тийм. За тэгэхээр бид нэр зөвхөн ceteris paribus нөхцөлөө бодоод үзэхэд бид нар цалинд нөлөөлж байгаа боловсролын нөлөөг тооцоохын тулд ceteris paribus гэдэг чинь болохоор юу хэлэх вэ гэхээр өрхүүдийн орлогыг тогтмол байх хэрэгтэй болж таарна шүү дээ. Тийм. За тэгэхээр онлын хувьд болохоор ингэж хэлж байгаа боловч бод амьдрал дээр бодоод үзэхээр жоохон хэцүү тийм. Тэгэхээр бид нар дөнгөж сая бол хүүхдийн боловсрол эцэг эхийн орлого хоёр корреляцтай гэсэн шүү дээ. Тэгтэл бол бид нар
боловсролын түвшинг нь өөрчлөлт ховсгож байгаа. Эцэг эхийн түвшинг орлогын түвшинг тогтмол байрна гэдэг хэлчихлээ шүү дээ. Тэгэхээр бид нэр үндсэндээ юу ихтэй болж байна гэхээр онлоо дагах юм бол ингээд инженеэр болоод үзэх юм бол яг адилхан орлоготой өрхүүдийн хүүхдүүдээс төвөр авах хэрэгтэй болж таарж штэ. Өрхүүдийнх нь орлого бүгдээр адилхан сарын орлого нь сая 500 мянга ч юм уу 2 сая төгрөг ч юм уу те. За тэгээд тэр хүүхдүүдийнх нь бол боловсролын жил нь ондоо. За тийм төвөр бол үүсгэж болоод мэдээж болох ба. За гэхдээ бол жоохон төвөгтэй штэ. Төвөгтэй те. Тэгэхээр хүн болгоноос бид нэр эхлээд өрхөж орлогыг тийм. За тэгэхээр сая 500 авах юм бол заавал жоохон төвөртэй бичиж авъя. За чиний танаа нөгөө нэг оюутнаас танаа өрхийн орлогыг тийм сая 600 өгөх юм бол чи бол хэрэггүй юм байна гэж явуулаад ахна штэ. Тэгэхээр төвөр хийхэд бол хэцүү болчихно. За харин эконометрик орчин ашиглаад бид нэр ийм ceteris paribus гэсэн үүсгэж болно. За хэдэн юу байгаа? Жишээ. За эхний жишээ бол бордооны тухай. За бордоо ургацын хэмжээг нэмэгдүүлдэг үү гэсэн асуулт байна. За энэ бол нийгмийн ухаантай холбоотой биш. Бүдэ аж ахуйтай холбоотой юм байна тийм. Туршилт хийж болдог салбар ахна шүү дээ. Энэ чинь зүгээр үр тариа юм чинь бид нар бол туршилт хийж болно шүү дээ тийм. За энэ бол шалтгаан болж байгааг тогтооход бол хамгийн амар арга тийм. Тэгээ бид нар болохоор хэд хэдэн тариалангийн талбай сонгоод авчна. 100 тариалангийн талбай сонгоод авчна. За тэгээд бүгдээрээ адилхан хэмжээтэй нэг газар ч гэдэг юм уу тийм. За тэгээд тус бүрд нь бид нэр ондоо хэмжээтэй бордоо хийлээ. Тэгээд эхний газар дээр болохоор 0 кг, хоёрдугаар газар дээр болохоор 10 кг, гуравдугаар газар дээр ингээ өсгөөд ч гэдэг юм тийм. За тэгээ ургацаа хурааж аваад бид нэр ургацаа харьцуулж штэ. За тэгэхээр бид нар юу харж болох вэ гэхээр бордооныхоо хэмжээнүүдийг бүтгээд авцсан. За 100 газараас хурааж авсан ургацын хэмжээг харчихсан тийм. За эндээс бид нэр хэрвээ эерэг хамаарлаа хийж явах юм бол бид нэр шууд өгнө штэ. Тэгэхээр болохоор бордооны хэмжээ бол ургацын хэмжээнд нөлөөлд юм байна. Эргээр нөлөөлд юм байна гэдэг яачиж байна тийм. За ихтэйгээ туршилт болгон явуулахад жоохон хэцүү нөхцөл бол үүсэх болно. Тэгэхээр лабораторийн туршилт биш бол тийм. Лабораторийн орчин болохоор бид нэр яг адилхан орчнуудыг үүсгэж байна. За одоо энэ жишээндээ бид нэр тариалангийн 100 талбай сонгоно гэсэн шүү дээ. За тэгэхээр тариалангийн талбаанууд маань 100 шиг яг адилхан газрын чанартай байх уу гэдээ бодоод үзэхэд үгүй шүү дээ тийм. Зарим нь болохоор голын иргэн тойронд байгаа. Зарим газар нь одоо юу гэдгийг сэлэнгид байж идэг. За зарим газар нь ингээд услагаанд ойр, зарим газар нь хурд ундаг газар гэх мэтчлээ тийм. Тэгэхээр ургацын нөлөөлж болдог бордооноос гадна өөр хүчин зүйлсүүд байгаа шүү дээ. Тэр хүчин зүйлсүүд өөрчлөгдөж болно тийм. Тэгэхээр бид нэ туршилт хийж байгаа тохиолдолд энэ лабораторийн орчин бол байх юм бол төгс төгнөлт хийж болно. За тэгэхээр лабораторийн орчноосоо бид нэр жоох ингээд ангилжраад ирэх юм бол бидний хийсэн туршилт гэсэн бас найдвартай байлгаа агсаад ирж байна тийм. За тэгэхээр бид нар бусад бүх хүчин зүйлсийн нөлөөг бол тогтмол байлгана гэдэг бол нэлээд хэцүү. За одоо жишээлбэл энэ хөрөөг бид нэр лаборатори болгоод үзье гэж бодлоо тийм. Тэгэхээр бид нэр баахан ингээд нэг юм үрслэг ингээд тавилаа гэж бодлоо л та. За тэгэхээр энэ дээр нэг юм юутай тийм. Ваар бид нэр ингээд хөрс хийж байгаа. Тэгээд энэ дээр нь үрс уулгаад бордоо хийлээ гэж бодлоо тийм. Тэгээд тэгсэн ч гэсэн энэ нэг өрөөнд байгаа ч гэсэн зарим нь цонхны ойролцоо тийм. Тэгэхээр нар илүү тусна. Зарим нь болохоор хаалганд ойрхон илүү салхинд өртөн тийм. Тэгэхээр яг лабораторийн орчинд ч гэсэн бас энэ төгс орчин бол үүсгэхэд бол төвөгтэй бос хүчин зүйлсийн нөлөө тогтмол байх орчин үүсгэхэд бол хэцүү. За гэхдээ бол энэ бордооны хэмжээ за тухайн тариалангийн талбай харьцад нөлөөлж болдог бусад хүчин зүйлсээс үл хамаарахаар тогтоогдсон байх юм байна. Тэгэхээр бид нэр энэ хоёр маань үл хамаарах гэдэг нь болохоор корреляцаас илүү хүчтэй ойлголт шүү. Тэгэхээр бидний бордооны хэмжээ гарцад нөлөөлж болдог бусад хүчин зүйлстэй. За
энгийнээр гэх юм бол корреляцгүйгээр бидний бордооныхаа хэмжээг ингээд хуваарлцсан байх юм бол бидний энэ хичээлд үзэх энгийн регресс гэдэг техникийг ашиглаад бид нөлөөг нь бол бордооны нөлөөг тогтоох боломжтой. Бидний үнэхээр энэ бордооны хэмжээ бос хүчин зүйлсээс үл хамаарах байдлаар хуваарлагдсан байх юм бол бид нэр шалтгаан үр дагавар бордооны шалтгаан бордооны нөлөө ургацын хэмжээнд үзүүлэх тогтоож болдог байх нь шүү дээ. Регресс гэдэг техник ашиглаад. За тэгэхээр өөр нэг жишээ байна. Энэ курсээ те төгсөхийн ач холбогдол нь юу юм бэ? Шалгалтандаа даваад дахиад нэг жилийн боловсролтой олчих нь ер нь цалин чи ямар байх юм бэ те? За тэгэхээр энэ тохиолдолд туршилт явуулах бол жоохон хэцүү тийм. Тэгэхээр хүмүүсүүдийн бид нэр боловсролын жилийг ондоо байлгаж байгаа шүү дээ. За тэгэхээр хүмүүс маань болохоор бид нэр адилхан орчинтой, адилхан ур чадвартай хүмүүс байлгахын тулд санамсруугаар сонгогдсон хүмүүс байх хэрэгтэй. Тэ? Санамсруугаар. За тэгэхээр бид нэр төрхтөр очиод янз бүрийн гэр бүлийн нөхцөл байдалтай, янз бүрийн боловсролтой эмэгтэйчүүд бол тэнд төрж байгаа шүү дээ. За тэгэхээр бид нар хүүхдүүдийн төрөнгүүт нь болохоор туршилт хийх юм бол за эхний гарч ирсэн хүүхдийг би 5 жилийн боловсролтой болгоно. Дараагийн жилийн гарсан хүүхдийг би 10 жилийн боловсролтой болгоно. Гэх мэтчлэн бид нар боловсролынхаа төвшин хуваарлах нь байна шүү дээ. За тэгээд бид нар тэр хүүхэд том болоод ажил дээр гарахаар нь эхний хүүхэд нь 5 жилийн боловсролтой, дараагийн хүүхэд нь 10 жилийн боловсролтой байгаа тийм. Бид нар тэрийг шийдвэр гаргаад тогтооцсон юм чинь. За тэгээд ондоо хүүхдүүд байж. За тэгэхээр цалингийнх нь одоо тэр хүүхдүүдийн цалингийг аваад за тэгээ анханасаа би эдэн жилийн боловсрол тэр хүүхэд хуваарлсан бэ гэдгийг одоо хараад за тэгээд энэ хоёрын хооронд эерэг корреляц байна уу, эерэг хамаарал байна уу гэдгээс нь хараад за эерэг байж ах юм бол би боловсрол болоод үнэхээр цалинд эерэг нөлөөтэй байна гэж дүгнэ гэсэн байна шүү дээ. Төгс туршил явуулдаг бол тийм. Тэгэхээр бид нэг ийм туршилтыг бол явуулах бол хэцүү шүү дээ. Тийм. Магадгүй зарим хүн болохоор бурхан л тэгж байгаа байх. Эсвэл бол хувь тавиланчин л тэгж байгаа байх гэж хэлэх байх тийм. Гэхдээ бол эконометрч хүмүүс, эдийн засгийн хүмүүс ийм туршилт явуулах бол хэцүү тийм. За тэгэхээр зарим туршилт бол боломжтой. За зарим туршилтууд болохоор ерөөсөө юм боломж. Зарим жишээ болохоор ёс суртахуун, бодит амьдралын шалтгаануудаас бол ийм туршлага боломж байхгүй. Тэгэхээр бид нэр боловсролын өгөөжийг хэмжихдээ дандаа ажиглагдсан утгууд дээр болохоор тулгуурлаж судалгаа хийх. Бид нэр хүмүүсүүдийнхээ боловсролын санамсаргүйг сонгосон төвөөрийнхаа боловсролын хэмжээг нь асуун, за тэгээд цалингийг нь асуух байлаа. Албатай. Тэгэхээр бидний нийгмийн ухааны асуудал маань цалингийн түвшин гэж нийгмийн асуудалтай. Тэгэхээр бид энэ хөдөө аж ахуйн асуудлаас бол илүү төвөгтэй болж ирж байна. Тэгэхээр яагаад гэх юм бол хүмүүс болохоор өөрсдийнхөө боловсролын түвшин бол тогтоодог. Хүүхдүүд за эсвэл хүүхдүүдийн эцэг их юм боловсролынхаа түвшин тогтоо. Тэгээд манай нөгөө X хувьсгч маань үйл хамаарах хувьсгч маань болохоор хүмүүсүүдийн стратегтэй үйл хөдлөлийн үр дүнд бол тогтоо. За тэгээд тэр маань цалинд нөлөө. За цалин болохоор эргээд нөгөө боловсролын хэмжээнд болоод нөлөө. Тэгэхээр хүүхдүүд бол цалин харчаад өндөр цалин хүмүүс авч явах юм бол за би тэгвэл ийм мэрэгчлээ байна. Эсвэл бол хүмүүс баг цалин авахгүй байх юм бол боловсролтой хүмүүс баг цалин авахгүй байх юм бол маш бага цалин авч явах юм бол тэгвэл би боловсролтой болоод нэг хэрэггүй юм байна шүү дээ гэж боловсролынхаа хэмжээг бол дагаар сонгодог гэх мэт ч тийм. Тэгэхээр манай нөгөө хоёр хөвсч байна. Хоорондоо ингэж хамаарал биеиндээ нөлөөлдөг болж таарч. Тэгэхээр бид нар энэ тохиолдолд яаж шалтгаан үр дагаврыг тогтоох вэ гэж бодвол илүү төвөгтэй байна. Тэгэхээр бидний эконометрик гэдэг бол яг статистикийн сонгодог аргуудаас бол илүү төвөгтэй байх нь шүү дээ. Илүү юм агсан төвшний юм болж таарч. За өөр одоо юунууд болохоор жишээлбэл цалин нөлөөлдөг ондоо хүчин зүйлсүүд байна. За жишээлбэл илүү ухаантай эсвэл оюуны чадвар өндөртэй одоо таанаш шиг хүүхдүүд тийм одоо чинь 12 13 жилийн боловсролтой болсон байгаа тийм хүмүүс бол ихэвчлэн
өндөр боловсролтой болохыг шийддэг. Би одоо шалгалтад аваад яваад ах юм чинь би бол үндсэндээ бол нэлийн бус хүүхдүүдтэй харьцуулахад оюуны бол өндөр чадвартай байна гэсэн үг. За тэгэхээр энэ маань болохоор бидний одоо эзэмшиж байгаа боловсролын жилдээ бол корреляцтай болоод байна гэсэн үг тийм. Тэгэхээр хоёр цалин нөлөөлдөг мэдээ хоёр хүчин зүйл чинь бас хоорондоо корреляцтай болоод ирж байна гэсэн үг байна шүү дээ тийм. За тэгэхээр бид нар болохоор боловсрол болон орлогын хэмжээ хоёрын хооронд ингээд эерэг корреляц гараад ирэх юм бол түүнийг шууд эн чинь боловсролын нөлөө гэж тайлбарлаж болохгүй байх юм шүү дээ тийм. Ондоо хүчин зүйлс байгаа. Суур хүчин зүйлс гэж байна саяны ярьсан. Оюун ухаан, за өмнөх амьдралын туршлага байж тийм. За энэ маань цалингийн, орлогын дийлэнхийг ялгаатай байж дийлэнхийг нь бол тайлбарлаж байна. За дөнгөж сая бас яригадад ирсэн чухал зүйл болохоор өөрийгөө сонгох гэсэн юм. Self selection гэдэг. За тэгэхээр хүүхдүүд хэрвээ ингэдэг болоод яах вэ? Саяны ярьснаар болохоор өндөр тийм энэ бол ур чадвартай хүүхдүүд. Нилээн одоо юу гэдэг нь ухаантай хүүхдүүд, мэрэлттэй хүүхдүүд хэрвээ хичээлдээ их анхаардаг. За тэгэхээр олон жилийн боловсролтой болждог. За харин тийм бас хүүхдүүд нь цөөн жилийн боловсролтой болчлаа гэж байна тийм. За тэгээ бид нэр өгдлөөсөө энэ боловсрол цалин хоёрын эерэг корреляцийг гаргаад байна. Эерэг корреляц ингээд харж байгаа гэж бодъё л та тийм. За тэгэхээр энэ үр дүн маань болохоор энэ self selection болов буюу өөрийгөө сонголтоос үүссэн үр дүн болж таарч шээ. Тийм. Энэ боловсролын нөлөө бол биш байна. Тэр хүүхдүүдийн гаргасан шийдвэрээс болоод эерэг корреляц бол гарч ирж байна. Тэгэхээр боловсролын жилтэй бол хамаагүй байхгүй. За мөн одоо хэрэг сайн оюутнууд бид нар одоо лекцийн, эрсцийн дүнд үзүүлэлт нөлөөг нь бид нэ тогтоох гэж байгаа юм тийм. За тэгээд бид нар та нарын одоо өмнөх жилүүдийн дүн юу байж л байна л да. Мэдээлэл бол байж л байна л да. Эрсцийн мэдээлэл дүн хоёрын хооронд ингээд эерэг корреляц гараад ирсэн гэж байна. Тэгэхээр би тэр корреляцыг гаргаж тавьснаа. Би таанд бол ингэж хэллээ гэж бодъё. Та нар лекцэндээ ирээрэй. Яагаад гэх юм бол лекцэндээ ирсэн бол та нар юм өндөр дүнтэй байх юм. Би тэгж хэлж болох нь уу? Болохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр хэдийгээр энэ хоёрын эерэг хооронд эерэг корреляц байгаа ч гэсэн за жишээлбэл энэ self selection өөрийгөө сонголтоос болоод саяны эерэг корреляц бол үүсэж болно шүү дээ. Жишээлбэл хичээлдээ илүү анхаардаг хүүхдүүд лекцэндээ суух хэсэг чинь бол оюутнуудын шийдвэр тийм үү? За ихэнх хичээлийн хувьд тийм байна. Энэ хичээл яваад бол биш шүү. Тийм. Би тэгэхээр лекцэндээ бүртгэнэ гэж ярьсан шүү дээ. Та нарыг заавал ингээд суулгамаар байгаа. Тэгэхээр би лекц болгон дээр мэдээж бүртгэхгүй. Би санамсаргүйгээр нэг лекцийн цаг сонгож байгаа бол бүртгэнэ гэсэн үг тийм. За бүртгэдэггүй хичээлүүдийн хувьд болохоор оюутан лекцэндээ суух хэсэг нь бол өөрийнх нь шийдвэр. За гэхдээ бол хичээлдээ илүү анхаардаг хүүхдүүд лекцэндээ ирээ суурдаг гэж бодъё л та. Хичээлдээ илүү анхаардаг. За тэгэхээр тэр хүүхдүүд чинь тэгвэл шалгалтын дээр өндөр оноох магадaltaй шүү дээ. Хичээлдээ илүү анхаардаг учраас тийм. Илүү хичээлээ хийдэг учраас. За тэгэхээр тэр хүүхдүүд чинь өндөр оноо аваад хичээлдээ нэг анхаардаг хүүхдүүд болохоор бага оноо авчихна гэсэн. Тэгэхээр энэ одоо тэгэхээр харахад эрс дүн хоёрын хоорондын корреляц бол зүгээр тэр хүүхдүүд хичээлдээ хэр анхаарал тавьдаг вэ гэдгээс болж байгаагаас биш лекцийн эрснээс бол борж байгаа юм бол биш байх нь шүү дээ. Лекцэн дээр бол 100% ирээд муудан ах хүүхд байж болох нь тийм. Лекцэн дээр огт ирэхгүйгээр за YouTube бичлэг юм хичээл дээр жишээ тийм. YouTube бичлэгийг нь уншаад эсвэл бие даан судлаад хичээл дээрээ 100 гэсэн оноо авчдаг хүүхд бас байж болох нь шүү дээ. Тэгэхээр энийг тухайн оюутны суур онцлогтой за мөн тухайн оюутны гаргаж байгаа шийдвэртэй холбооч тайлбарлах хэрэгтэй. За энэ өөрийгөө сонголт энэ self selection гэдэг бол нийгмийн шинжлэх ухаанд байдаг, байгалийн шинжлэх ухаанд бол байдгүй ийм онцлог ба. Байгалийн шинжлэх ухаанд амьтдыг судалж байгаа юм. Бид нар яг ингээд стратегтэй хүнтэй адилхан тийм үү? Тэгээд олсыг харсан тийм шийдвэрүүд бол гарахгүй байгаа даа. Тэгэхээр судалгаа нь бол хамаагүй амархан. Нийгмийн судалгаа бол хамаагүй ондоо, хамаагүй хэцүү.
Бидний субъект болгон байна болохоор тус уртаа ийм ертөнцүүд те өөрийн гэсэн ийм стратегтэй за тэгээд маш ийм өндөр оюуны потенциалтай юм амьд учраас бидний судалгаа хийхэд бол илүү тийм нарийн зүйлүүдийг авч тастаа. За энэ туршилт хийхэд энэ хүмүүсүүдийн юу ч гэсэн бас үйл дагавар бол бас нөлөөлнөтэй. Тэгэхээр туршилт гээд би одоо ингээд уул нь бол гоё туршилт ингээд бодоод олцсон байлаа гэж байна тий. За гисэн чинь тэр туршилтыг хэрэгжүүлж байгаа хүмүүсүүдээс болоод бидний туршилтын үр дүн бол contaminate буюу чанаргүй болох тохиолдол бас байна. За одоо шил нөгөө бордоогоо аваад үзэх юм. Тэгэхээр бид нар үндсэндээ бол бордооныхоо хэмжээг ондоо тогтоон. За тэгээд үр дүнгээ бол гарцааг бид харьцуулах гэж байна. За гисэн чинь бидний нөгөө судалгааны туслах хүн маань болохоор бордооны хэмжээг болохоор сайн чанартай талбайнуудад их хийгээд энэ чинь гой хөрстэй юм чинь их урах зав юм. Юунуудаа хийгээд бордоо их хийгээд за муу хөрстэй газруудад нь гэдэг ч юм уу тий. За эндээс юусаа урагс гарахгүй юм чигээ баг бордоо хийгээд байсан байх юм бол одоо бидний энэ бордоо урах цагийн хоёрын хоорондын корреляц чинь шууд хөрсний чанараас болоод зарим хэсэг нь мэдээж бордоо нэлээд байгаа. За зарим хэсэг нь гэхдээ бол хөрсний чанараас болоод өөрчлөгдөж гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр нөлөө маань болохоор илүү ингээд дэвэргсэн тийм нөлөө бол гаргаад байна гэсэн үг. Тэгэхээр туршилтыг яаж хэрэгжүүлвэ гэх юм бол бас их чухал. За дараа нэг зүйл болохоор цалингийн доод түвшин болов бид одоо тогтоох тийм цалингийн доод түвшин. За энэ бол эдийн засгийн маргалдаг ийм асуудлууд, маш чухал асуудлуудын нэг. Тэгэхээр цалингийн доод түвшин тогтоох юм бол тогтоох нь сайн зүйл үү, муу зүйл үү гэдэг. За цалингийн доод түвшин тогтоочхоор муу зүйл гэдэг хүмүүсүүд нь болохоор тэгэхээр уул нь бол нэг ийм багахан ажил хийгээд ажлын байр үүсгээд за тэгээд багахан мөнгө төлчих бол ажил олгогч байгаад байдаг. Гэтэл болохоор цалингийн доод түвшин тогтоочхоор тэр хүн тийм хүмүүсүүдийг авч ажиллах боломжгүй болчихно. Хууль зөрчилжнө гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр цалингийн доод түвшин болвол ажил эрхлэлтэд сөрөг нөлөөгөө гэсэн нөлөөтэй гэсэн тийм зарим хүмүүс үзэж байна. За зарим хүмүүс нь болохоор цалингийн доод түвшин тогтоох нь болохоор эерэг зүйл. Яагаад гэх юм бол энэ бол мөлжлөг байхгүй болно. Хүмүүсүүдэд бол хангалттай амьдрал орлого өстэй гэсэн юм. За цалингийн доод түвшний судалгааны хвчлэн хугацааны цуган өгдөл дээр бол тул. За зарим маш тийм боломжтой юу судалгааны багууд болохоор заримдаа хөлөг модельтэй болгож ийм асуудлыг судалдаг байдаг. За хэдүүлээ энэ асуудлыг судлах зорилготой байгаа гэж байна тийм. Тэгэхээр Монгол улсын сарын тоо мэдээллүүдийг тулгуурлаад энэ асуудлыг судлая. За тэгэхээр одоо бол цалингийн доод түвшин маань сарын 320 мянган төгрөг шүү дээ. Хүнд бол 320 мянган төгрөгнөөс доош цалин бол өгч болохгүй 2019 оны 1 сарын 1-ээс тийм. Өмнө нь хэд байлаа? За тэгэхээр энэ бол саяхан өөрчлөгдсөн тийм. За тэгэхээр энэ болохоор нэрлсэн цалин шүү дээ 320 мянган төгрөг. За хүний амьдрал хамгийн чухал зүйл нь болохоор нэрлсэнгээс илүү бодит цалин байдаг тийм. Худалдан авч чаддаг тийм. За тэгэхээр бид нар болохоор инфляц болоод нөлөөтэй. За улсын хэмжээгээр одоо жишээлбэл 320 мянган төгрөг гэж тогтооцсон байдаг. Гэтэл болохоор аймаг нийслэлүүдээр инфляцийн түвшин чинь ондоо шүү дээ. Зарим аймагуд болохоор инфляц багтаа ялангуяа одоо хилийн аймагуудад зарим аймагуд дээр инфляц өндөр. За энэ нь болохоор хоёулаа Улаанбаатарынхаас бол ялгаатай байж байна. За тэгэхээр бид нар юу харж байна гэхээр хэдийгээр нэрлсэн минимум цалин чинь тогтмолч гэсэн бодит цалингийн түвшин маань бодит минимум цалин болохоор аймгийн нийслэлүүдээр ондоо болчихно гэсэн үг байна шүү дээ. За тэгээд бид нар одоо ингийн хайж байна тийм. За тэгэхээр ямар нэгэн аймаг эдийн засаг нь сайн байхад өөрөөр хэлбэл эдийн засаг сайн байна гэдэг чинь болохоор ажил эрхлэлтийн түвшин өндөр байна гэсэн үг байна шүү дээ. Ажил эрхлэлтийн түвшин өндөр байхад бид нэр
доод түвшингөө нэмэгдүүлчихүүл яах. Тэгэх юм бол бид нар ажил эрхлэлт болон цалингийн доод түвшин хоёрын хооронд эрг корреляц гарч байгаа. Аймагуудаар ажил эрхлэлтийн түвшингүүд гэж байгаа. Тэ? Аймагуудаар цалингийн бод түвшингээр байж штэ. Окей. Тухайн аймаг нэг аймаг тийм бусад аймагтайгаа харьцуулахад эдийн засгийн нөхцөл байдал сайн байгаа тохиолдолд инфляцаасаа болоод бод цалин өндөр болцсон байдаг. За тухайн аймгийн ажил эрхлэлийн түвшин бас өндөр болчихлоо гэж. За тэгэхээр одоо бид нар чинь эрг корреляц бол гарчиж байгаа байхгүй. Цалингийн доод түвшин, бод түвшин. За мөн ажил эрхлэлийн түвшин эрг. За тэгэхээр одоо бид нар цалингийн доод түвшин тогтоох нь ажил эрхлэлтэнд эрг нөлөөтэйгээ дүгнж болох уу? Болохгүй байх нь шүү дээ. Энд чинь инфляцаас болоод ингэчлээ шүү дээ. Тийм үстэй. Инфляц эдийн засгийн өсөлтүүд тухайн аймагуудаар ондоо байснаас болоод эрг корреляц гарснаас биш. Яг бид нар цалингийн түвшин тогтоосноос болоод эсвэл өсөхнөөс болоод бууруулснаас болоод энэ маань ажил эрхлэлтэнд нөлөөлөлөө гэж хийж болох байх нэ. За гэхдээ бид нар бол олон орчин зүйлийн регресс гэдэг асуудлыг авч ирсэн. Тэгэхээр бид нар энэ дээр бол илүү тодорхой байна. За ингээ миний үндсэндээ бол эхний удирдах хичээл бол аль биесний хэсэг нь бол ингээд дуусчих. За одоо бид та нарт ингээд нөгөө юу яа та. Интервенц маягийн одоо шийдэл эконометрик гэдэг хичээлийг судлахын ач холбогдол юм байна. За одоо тэгэхээр энэ эдийн засагч гэдэг мэрэгчлэр одоо сурж байгаа хүмүүс санхүүгийн оюутнууд ингээд одоо шийдэл зэмжээ байна. За тэгэхээр хааст одоо шийдэл хоёр сонголт байлаа гэж байна тийм. Нэг нь болохоор ингээд урсгалаараа ингэж явсараа 4 жил төгсөх. Тэгээд дараа нь ингээд Монголдо ингээд ажиллах. За эсвэл бол энэ хичээлийг маш сайн сураад дэлхийн зах зээл дээр хөдөлмөрийн зах зээл дээр гарах гэсэн юм хоёр сонголт байлаа. За тэгэхээр энэ хичээлийг сайн судалсан хүмүүс надаар мэдээ заалаа хүмүүс тийм. Тэгэхээр ондоо газар заалгасан хүмүүс ямар амжилттай болж байгааг та нар одоо шийдэл харчих юм бол илүү магадгүй та нар илүү ирч хүчтэй гэдэг. Ондоо хүмүүс та нарын өмнө болоод хийгээд явцсан замаар замнах боломжтой болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би одоо сайн явж байгаа та нарын үлгэр дуурайл авах хэвээр эдийн засгийн мэдээлэл ингэж харуулдаг. За одоо энэ дээр энэ Бентлигийн их сургуулийн та нар санхүүгийн техникийн веб хуудас руу орох юм бол энэ эмэгтэй зогсож байна. Монгол эмэгтэй байна. За энэ Loyola-гийн их сургууль байж, Maryland-ийн их сургууль, Maryland байдаг. За ингээ веб хуудас руу орох юм бол төгс жаргал байж байна. За энэ Georgetown-ийн их сургууль руу орох юм бол энэ монголчин гээ залуу байж байна. Техасын их сургууль руу орох юм бол иш доржийн ариун гээ байж байна. За Virginia Tech руу орох юм бол веб хуудас руу орох юм бол гэрэлт байж байна. За Concord-ийн их сургууль орох юм бол хавг сүрэн байж байна. За Ryerson-ийн их сургууль руу орох юм бол цаг бодрол байж байна. Dalhouse руу орох юм бол энэ Норва байж байна. Тэгэхээр та нар болохоор яг адилхан монгол хүмүүс ч дээ. Адилхан нөхцөлтэй байна. Тэ? Адилхан одоо сургуулийн системээр явсан. Тэгээд энэ хүмүүс бол та нараас юугаар ялгаатай болох вэ? Бусад монголчуудаас юугаар ялгаатай болох вэ? Болж ирэх гэдэг. Тэгэхээр боловсролтой илүү анхаарсан хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр та нар үр дүнгийн бол ямар ялгаатайгаар байж болж байгааг нь харж байна тийм. Дэлхийн зах зээлээр ингэж гарч болж байна. Яа. Гоё юм уу? Та нар одоо шууд одоо өнөөдрөөс эхлээд маш их хичээл хийхээр шийдсэн үү? Зарим нь эргэлзээтэй байна уу? За эргэлзээтэй байгаа хоёрт бол би тэгвэл дахиад нэмэлт мэдээлэл өгье тийм үү? За одоо би жишээд энэ хичээлд явахаас өмнө ингэж байгаа аахгүй. Америкт болохоор улсын сургууль гэж байна. Хувийн сургуулиуд гэж байна. Хувийн сургуулиуд гэх юм бол Harvard, Princeton, Yale гэднээс гэх байна. За улсын сургууль болохоор татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжилдэг тийм сургууль. Тэгэхээр Америкт болохоор татвар төлөгчдийн мөнгөөр цалинж байгаа хүмүүсүүдийн цалин интернет дээр нээлттэй байлгадаг байхгүй. Тэгэхээр их сургуулиудын
багш нарын цалин болохоор бас нээлттэй байлаа гэсэн. Тэгэхээр нэгэн татвар төлөгчдийн мөнгөөс бол санхүүжигдэж байгаа хүмүүс юм чинь тий. За тэгэхээр улсын сургууль байгаа хүмүүсүүд нь болохоор хувийн сургуулиасаа хувийн сургуулиуд байгаанууд нь болохоор улсын сургуулиудаас үндсэндээ нэг дор хаяж 30%-аар өндөр цалин авч байгаа. Тэгэхээр хувийн сургуулиуд бол заавал тэгж багш нарын цалин нийтэд бол дийлэх албагүй хуулиараа. Улсын сургуулийнх нь бол тийм хуультай байна тийм. За тэгэхээр одоо шил би энэ хүмүүсүүдийг Google-д ч үзлээ. Тааш гэсэн Google-д ч үзсэн үзэж байна тийм. Тэгэхээр одоо шил энэ хүнийхийг ороод харахаар ондоо хүмүүсийг нь харж байна. Тэгээ дунджаар бол нэг 126 мянган Америк доллар байд юм. Сарын тэр чинь бол 11 мянган Америк доллар гэсэн үг тийм. Тэгэхээр сарын 30-аад сая төгрөг гэсэн үг шүү дээ. Одоо доллар чинь 2600 баг төгрөгөд байгаа чинь 30-аад сая төгрөг гэсэн үг гэж таарч байна. За тийм цалин авдаг баян хүн Монголд бас ховор шүү дээ. Одоо арилжааны банкны захирлууд бол биний тааж байгаагаар 10 сая орчим төгрөгийн цалин авдаг байна. Тэгэхээр тэр хүмүүсүүдээс хэд нугалсан цалин болвол та нар зүгээр яг адилхан хүмүүс шүү дээ. Боловсролтой эконометрикта энэ хичээлд ингээд зарцуулах юм бол тийм боломжтой байна. За энэ удирдлагын хичээл маань одоо ингээд үзэж байна. За дараагийн сэдэв маань болохоор тоон хичээл байна. Энийг бол та нар ажлын одоо өмнөх хичээлээс одоо мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар хоёр дээл зорно. Энэ болохоор магадлал нөгөөх нь статистикийн тайм төрөгхөө нэг цаг яваад өнгөрөх хэрэгтэй. Уул нь бол энэ хичээлийн заавал зайлшгүй нэг хэсэг бол биш. Зарамстай өмнөх хичээлүүд туршлагаас харахад энэ хичээлүүдийг энэ сэдвүүдийг заасан таймлж авах болохгүй байна. За бид нар болохоор ярих юм маань төлөвлөгөө маань юм байна. За бид нар ихтэй бол өмнөх хичээлээс чинь нэр томьёоны үед ялгаатай байх зүйлс энэ тухайд дурдна. За дараа нь бид нар санамсаргүй өсч бай түүний магадaltaй төлөвийн тухай ярина. За энэ дээр би нэг гэж тавьчихсан байна. Энэ болохоор бидний барьж байгаа сурагчид үйлдвэржийн номны бие бүлэг, хавсарт бүлэг байна. Хавсарт бүлгийн 1-р дэд хэсгээс ирж байгаа гэсэн үг. Дэлгэрүүлээд унших хэрэгтэй. За дараа нь бид нар хамтын тархав нөхцөл тархав тусгаар байдаг тухай ярина. За дараад нь болохоор бид нар магадaltaй чанарууд дараа нь ковэрэц корреляцийн тухай яриад дуусгах. За тэгэхээр өмнөх хичээлүүд дээр болохоор зарим нэр томьёо бол ялгаатай байгаад байгаа. Тэгэхээр энэ хичээлд бол disperse гэсэн ойлголт ерөөсөй байхгүй. Тэгэхээр зарим оюутнуудын хэллэгээр disperse гэж үгтэй таарлаад байгаа. За тэр ойлголтыг бид энэ хичээлийн өрөөнд вариац гэж нэрлэнэ. За зарим хүмүүс болохоор бас математик дундч шиг яриад байгаа. За тэрийг бид нэр эконометрикт хүлээгдэж байгаа утга. Эсвэл бот гэж нэрлэнэ. За зарим хүмүүс болохоор квадрат дундч хэлбэлцдэг гэж юм ярьдаг. За тэр нь болохоор энэ хичээл бид нар ярьдаггүй. Түүнийг бид нар энэ хичээлийн хүрээнд болохоор стандарт хазаалт гэж нэрлэнэ. За энэ хичээлийн хүрээнд бид нар disperse-ийн коэффициент, вариацийн коэффициент гэсэн ойлголтууд ерөөс ашиглах тийм. Стандарт хазаалт, вариац хүлээгдэж байгаа гарч гисэн нэг томьёо нэг гэж. За энэ зарим орчуулгууд болохоор ондоо байж магадгүй ингээд. Тэгэхээр энэ хичээл дээр бид ашиглах нэг томьёонууд байж тийм. Тэгэхээр бид independent гэдэг үйл хамаарах гэж яриад байгаа. За эсвэл бол зарим тохиолдолд тусгаар гэж нэрлэж байгаа. Огт нь бол ойлгомжтой гэж байна. За эхний ойлголт болохоор туршилт гэж байгаа тийм. Хязгааргүй олон удаа давтагдах боломжтой тодорхойлт нь бол тийм. Үр дүн нь гүйц тодорхойлогдсон процедурыг бид нэр үндсэндээ хоёр онцлогтой. Нэгдүгээр нь болохоор тухайн туршилтыг хэн ч хийж болно. Хязгааргүй олон удаа давтагдах боломжтой. За дараа нь болохоор туршилтын үр дүн болов тодорхой байсан. Хаанаас хаана утга авах вэ гэдэг нь бид нар болохоор өөрчлөлтөө мэдж гин гэсэн үг байна шүү дээ. Энээс энэний хооронд утга авна гэдэг нь бид нар болохоор туршилтынхаа үр дүныг мэднэ тийм. За жишээ нь нэг зоос байлаа гэж бодъё тийм. 10 удаа хаяад
хэдэн удаа сүл дээрээ тоолохыг нь болохоор туршилтын нэг жишээ байж таарч байна. За мэдээж болоод энийг хин ч хийж болно, хэдэн удаа ч гэсэн давтаж болно тийм. Нэгдүгээр шалгуурыг бол хангаж байна. Хоёрдугаарт нь болохоор бидний үр дүнг нь бол биднэ гэж байна шүү дээ тийм. За тэгэхээр хамгийн багтаа болохоор ганц ч удаа сүл дээрээ буухгүй байх магадлал. Тэгэхээр бид нэр сүл дээрээ буух үзэгдлийг нэг гэдэг билжих юм бол доод утга нь болохоор 0. За скол 10 удаа хахад 10 удаа сүл дээрээ бууж болно тийм. Тэгэх юм бол энэ утга нь болохоор 10 байна. Энэ бол туршилтын маань хоёр дахь шалгуурыг бол туршилтын тодорхойлолт хоёр дахь шалгуурыг бас хангаж байна тийм. За туршилтын үр дүнгээс утга нь хамаардаг хувьсгчийг бид нэр санамсаргүй хувьсгч. Тэгэхээр туршилтыг бол бид нэр заавал хүн хийх албатай биш байх нь шүү дээ. Тэгэхээр байгалийн туршилт гэж байна. За ерөнхийдөө бол амьдрал дээр болж байгаа бүх үйл явдлыг бид нэр ямар нэгэн туршилтын үр дүнгээ тайлбарлаж бас болно шүү дээ. Саяны хоёр шалгуурыг маань хангаж байгаа бол тийм. За тэгэхээр мэдээж бол бид нар зоосыг туршилт хийхээс өмнө яг хаяхаасаа өмнө хэдийн ширхэг сүл гарах вэ гэдэг нь болохоор туршилт хийхээс өмнө бол мэдэх боломж байна. Тэр нь самсаргүй туршилтын үр дүн байна. За дараа нь болохоор самсаргүй хувьсгчаа бид нар хоёр хуваадаг. Нэг нь болохоор тасралттай самсаргүй хувьсгч, нөгөөх нь тасралттай дискрет гэж ярьдаг. Энэ жоохон халуун байна. Зарим хоёрт нь унтаж харагдчихна. Артлын сонгуульд онгоодог болов. За зарим хувьсгчийг бид нар болохоор тасралттай гэж нэрлэдэг. За энэ тасралттай самсаргүй хувьсгч бол тоологддог утга авдаг самсаргүй хувьсгчийг бид нэр тасралттай гэж нэрлэдэг. Төгсгөлөг байж болно, төгсгөлгүй байж болно тийм. За төгсгөлөг жишээ олох юм бол мэдээж өрхийн ам бүлийн тоо байна тийм. Ганцаараа байж болно, гэр бүлтэй хоёруулаа байж болно, нэг хүүхэдтэй гуруулаа байж болно гэх мэт тийм. За гэхдээ энэ 3 цаг болоод мэдээж энэ төгсгөлөг шүү дээ тийм. Тэгэхээр бол төгсгөлгүй олон гэр бүлийн гишүүнтэй. Манай чинь хамгийн олон олуулаа айл чинь хэд үлээ мөн 20 байдаг сонссон байна. Тэгэхээр маш олон хүүхэдтэй айл бас байна. За энэ төрлийн хувьсгч нь болохоор тухайн хувьсгчийг авч болох утгууд төгсгөлөг хувьсгчийг авч болох боломжтой байна. Тэгэхээр энэ дээр бол 1 2 3 гэвчлээ. Болон утга бүрт харгалзах магадлалаар бол бүрэн тодорхойлдог. Тэгэхээр самсаргүй хувьсгч хизээ бүрэн тодорхойлогдсон байна гэж хэлэхээр авч болох утгууд. За тэгээд тухайн утгуудыг авах магадлалууд нь байж байгаа юм бол бид нар тухайн хувьсгчийг бүрэн тодорхойлогдсон байна гэж хэлэх нь шүү дээ. Ойлгомжтой тийм. За жишээд бол энэ дээр x1-ээс ek боломжтой том x гэдэг хувьсгч байлаа гэж. Тэгэхээр бид нар том x-ээр самсаргүй хувьсгчийг тэмдэглэнэ. Жижиг үсгүүдээр бид нар тухайн хувьсгчийг авч болох утгуудыг бодит утгуудыг юм бол тэмдэглэнэ. Том x бол k шиг утга авч байгаа юм байна. За тэдгээр тус үрдээ ийм жижигхэн магадлал авч болох магадлал гэсэн магадлал юм. За өөрөөр хэлбэл pj гэдэг бол том x хувьсгч жижиг x j тэнцүү байх магадлалыг бид нар жижиг pj-гээр тэмдэглэнэ. Мэдээж бол j1-ээс k тийм. За магадлалын шин чанар болохоор юу вэ гэхээр магадлал бол 0-оос 1-ийн хооронд байна. Эсвэл бол процентээр ярих юм бол 0-оос 100-ийн хооронд байна тийм. За тэгэхээр энэ болохоор үзэгдэл болохны хувьд болохоор адилхан байна. За тэгээд бидний энэ үзэгдлүүдийн илэрх магадлалуудын нийлбэр нь бол 1 байна. Энэ хоёр шин чанарыг бол заавал хангах хэрэгтэй тийм. За магадлалын нэгтийн функц гэж байгаа. PDF гэж нэрлэдэг. Probability distribution function, density function гэж байна тийм. За энэ болохоор x самсаргүй хувьсгчийн боломжит утгууд болон тэдгээр таргалзах магадлалын гаргалтыг бол агуулж яадаг. За бид нэр үүнийг f of xj гэж хэлдэг. X болохоор боломжит утгууд функц байна. За энэ болохоор магадлалын функц гэж хэлж байгаа. За мэдээж бол самсаргүй хувьсгчүүд олон байж болно. Тэгэхээр тус үрдээ бид нар бол магадлалын нэгтийн функцтэй
байна гэж үздэг. X хувьсгч байгаа бид нар болохоор fx, y хувьсгч байгаа f гэх мэтчлэн тэмдэглээд явна гэсэн үг тийм. За тасралтгүй санамсаргүй хувьсгч гэж байна. За энэ болохоор эконометрикт илүү түгээмэл байдаг. За жишээ нь болохоор хүний өндөр байна тийм. За хүний өндөр. Тэгэхээр миний өндөрийг та нар хэд гэж бодож байна? За миний өндрийг 170 гэдэлгээд багш бай тийм. За би одоо 178 байгаа байх. Тэр бүхлэх юм байна тийм. Гэтэ хүний өндөр чинь тасралтгүй шүү дээ. Метр 78 гэчээ. Тэр чинь дараагийн орон гэж байгаа шүү дээ. Дараагийн орон гэж байгаа. Бүр сайн метрээр хэмжих юм бол дараагийн орон гэж байгаа тийм. Метр 78 биш. Метр 1780 хэд. За дараа нь бүр сайн байх юм бол метр 100000-ны хэд их мэдчихлээ тийм. Тэгэхээр энэ төрлийн хувьсгчийг бид тасралтгүй гэж хувьсгч юм. За тасралтгүй санамсаргүй хувьсгчийн нэг чухал онцлог бол тодорхой нэг бодит тоон утга авах магадлал нь болохоор үргэлжтэйг байна. За тэгэхээр миний өндөр метр 78 болоод биш байх нь шүү дээ. Ойлгож байна тийм. Метр 78 бол биш. Яагаад гэх юм бол үргэлж бид нар наривчлалын сайжруулаад яваад иж байна. Тэгэхээр бол метр 78-аас бол ялгаатай таах нь шүү дээ. Тэгэхээр миний өндөр бол метр 78 биш болж таа. Яагаад гэх юм бол хүний өндөр гэдэг чинь тасралтгүй хувьсгч байна шүү дээ. Тасралтгүй хувьсгч байна тийм. За тэгэхээр түрүүний тасралттай хувьсгчийн хувьд болохоор бид нэр магадлалуудын нийлбэр нь болохоор хувьсгчүүд нь тасралттай байсан чинь магадлалуудын хувьд нь болохоор 1 гэж үзсэн байна тийм. Тэгэхээр одоо бид нар чинь тасралтгүй хувьсгч гэдэг чинь болохоор каш хэрэг төрлийн боломж дутаг байхгүй байх нь шүү дээ. Хязгааргүй болон боломж дутагтай байх тийм. Тэгэхээр бид нар хэрвээ нэг утган дээр магадлал ногдуулчих юм бол нийлбэр нь хязгаарч нэгтэй тэнцэхгүй болчих нь шүү дээ. Хязгааргүй олон юм тэгээс ялгаатай утга авчих юм бол энэ чинь нийлбэр нэгээс даваа гараа авчих шүү дээ. Тэгэхээр тасралтгүй санамсаргүй хувьсгчийн хувьд болохоор тодорхой нэг бодит утга авах магадлал үргэлжлэлтийг байна. За тэгэхээр тасралтгүй хувьсгчийн хувьд болохоор бид дандаа интервал авч үздэг. Тэгэхээр миний өндөр метр 78-аас өндөр 79-ээс бага байх магадлалын тоог ярих нь шүү дээ. За тэгэхээр магадлалын тасралтгүй магадлалын нэгтийн функц нь болохоор тасралтгүй хувьсгч. Магадлалын нэгтийн функцийн доорх талбайгаар тодорхойлдог. Тэгэхээр интеграл саяных дээр бол нийлбэр байсан бол одоо интегралын тухай бол ярих юм тийм. За тэгээд нийт PDF-ийн доорх талбай бол бүхэлдээ бол 1 байх хэрэгтэй. Хүний өндөр бол үндсэндээ доод хязгаар нь хэд байх вэ? Хүний доод хязгаар хэд вэ? 10 см-аас бол доош хүн байхгүй л үү тий. Маш бага ч гэсэн. Тэгээд доод хязгаар нь 10. За 4 м бол бараг максимум хэмжээ баг тийм. 4 м. Тэгэхээр 0-оос 4 м байх магадлал болохоор ондоо ингээд харалтын бид нар харна гэсэн үг. Тэр талбай бол үндсэндээ 1 байна гэсэн үг байна шүү дээ. Тэ 10 см-аас 400 см байх. Юу болов? Тэр интервал бол хүний өндөр гэсэн хувьсгчийг магадлалын сүрхлийн функцийг хийх гэсэн үг. За хуримтлагдсан дархлтын функц гэж байгаа. За түүнийг бид нэр болохоор f том f одоо x-аар тэмдэглэдэг. За энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр манай том x хувьсгч маань болохоор жижиг x хувьсгчаас бага байх магадлал бага болох. За тэгэхээр энэ бол илүү байна. Гэтэ бол аль биесны тодорхойлолт дээр тэнцүүгээ тавьждаг. Энэ бол илүү байна. Яагаад илүү байгаа вэ? За тэнцүү байх магадлал угаасаа тэг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ тэнцүүг нь тэмдэг бол илүү ч байна. Гэтэ бол аль биесны тодорхойлолтод байн боруулчихдаг юм байна. За тэгэхээр бид нар магадлалын нэгтийн функц авах юм бол манай x хувьсгч болохоор жижиг x-ээс бага байх. За тэгэхээр магадлалын нэгтийн функцаа бид нар ийм гоё зүйлийг авах юм тийм.
тэгэхээр манай жижиг x маань нээж чинь. За тэгэхээр аль хэсэг нь болж таарна. Манай болохоор x маань болохоор x-ээс бага хэсэг нь гэж болоо. Энэ болж таарч штэ. За хоримтлуулсан магадлал гэдэг учраас хоримтлуулсан магадлалын функц ч гэдэг. Хоримтлуулсан магадлалын функц болоод буурахгүй те үргэлж монтон өсдөг функц байна шүү дээ. Тэгээд бид нар бодоод жижиг x энд тавьчих юм бол энэ талбай болж таарна тийм болж таарна. Тэгэхээр бид нэр зурх юм бол энэ маань үндсэндээ 0-аас ихтэй. За тэгээд үргэлж нэгрүү тэмүүлсэн ийм функц байдаг тийм. За энэ болохоор хоримтлуулсан магадлал функц. За өөрөөр хэлбэл шинэ чанартай хэрвээ x1 нь x2-оос баггүй ихгүй байх юм бол x овсогч x1-ээс бага магадлал x2-оос бага магадлал бага байна. Энэ чанараас гарч ирж байна. За энэ болохоор товчоор бол том f бол x1 нь үргэлж том f бол x2-оос ихгүй байна гэсэн. Магадлалын нэгтийн функц онцлог нь. За тархалтын функцийн чанарууд гэх юм бол бид энэ хоримтлуулсан магадлалын функц бол 0-аас 1-ийн хооронд байна. Энэ дээр зурсан. За x хувьсагч c гэсэн утгаас өндөр байх магадлал нь нэгээс хасах нь энэ x хувьсагч c-гээс бага байх магадлал тийм үү? Тэгэхээр c-гээс бага байх магадлалыг бид нэр f от c гэдэг хэлсэн шүү дээ. Хоримтлуулсан магадлалын функц тийм. За хоёр утгын хооронд орших магадлал болов тасралтгүй өсөж магадлал болов за энэ хоримтлуулсан магадлалыг ялгуураар бол тодорхойлогдно. F гэж хэлсэн. F гэсэн. За x y хувьсагч нь самсргүй хувьсагч байх юм бол хоёулангийн авч үзэх юм бол хамтын тархалтай байх бөгөөд хамтын тархалтай нь болохоор ийм байдлаар тэмдэглэв. Одоо тэгэхээр доотлолт нь болохоор хоёр хувьсагч бид тавьчих юм тийм. F том x, том y. За авч бол гутгуудыг бид нэр жижиг x y-гээр тэмдэглэнэ. За энэ маань болохоор юу гэсэн үг вэ гэхээр том x маань x гэдэг утга аваад том y гэдэг хувьсагч маань жижиг y гэдэг утга авах магадлалыг олоод хамтын нэгтийн функц гэж нэрлэдэг. За тэр хоёр хувьсагч B-нээс хамааралгүй үл хамаарал эсвэл тусгаар байх зайлшгүй бөгөөд хөрөлцөөтэй нөхцөл нь болохоор хамтын тархалтын функц нь болохоор тус урийнх нь магадлалын нэгтийн функцийн үрживтэй тэнцүү байх юм бол бид нараа тухайн хоёр хувьсагчийг B-нээс үл хамаарах гэж. Одоо шил бид нэр зоо саялаа гэж бодъё те. Тэгэхээр хоёр удаа хаяад сүл дээрээ буух магадлал нь хэдий те. Хоёр удаа хаяад хоёуланд нь сүл дээрээ буух магадлал бол 4-ийн 1 тийм үү. Тэгэхээр нэг зоос хаяад сүл дээрээ буух магадлал нь хэдий лээ? 2-ийн 1 шудраг зоос авах юм бол 2-ийн 1 те. Тэгэхээр одоо хоёр зоос хаягчин бол бие биенээсээ тусгаар үзэгдэл болж таарж штэ. Ягаад гэх юм бол 4-ийн 1 гэдэг чинь болохоор 2-ийн 1 чинь 2-ийн 1 гэж гарч ирж байгаа учраас. Хоёр удаа зоос хаяад хоёуланд нь сүл дээрээ буух магадлал бол 4-ийн 1 тэнцүү тус үрийнх нь сүл дээрээ буух магадлалын үрживтэй тэнцүү байгаа учраас. За энэ хамтын магадлалын тархалтын хувьд болохоор f(x), f(y)-ийг бид нэр ахиу магадлалын нэгтийн функц гэж нэрлэдэг. Marginal PDF гэж нэрлэдэг. За дараа нь болохоор нөхцөл магадлалын тухай асуудал байгаа. За хамтын тархалтай хоёр хувьсагч байлаа гэж бодъё. Тэгэх юм бол нөхцөл тархал гэж юу хэлдэг вэ гэхээр нэгнийх нь утга өгөгдсөн байхад нөгөөгийнх нь магадлалын тархалтыг бид нөхцөл магадлалын тархалт. За тэгэхээр x-ийнх нь утга өгөгдсөн байхад x нь өгөгдсөн байхад y-ийн магадлалын тархалт болно гэсэн үг. За тэмдэглэгээ нь бол энэ байдлаар өгөө. За тэгэхээр энэ маань болохоор base-ийн томьёо гэж бол танаар танилцсан байх хэрэгтэй. Нөхцөлт магадлал бол хамтын магадлалыг хуваах нь marginal магадлал.
хоёр найз байлаа гэж бодъё те. Цэцгээд улмаа гэд. За тэгэхээр цэцгээд улмаа бол найзууд лекцэнд ирэх магадлалууд нь тус тустай. Тэ. За бас заримдаа тэр хоёр болохоор хамтдаа явж байна. Тэгэхээр бид нэр цэцгээ ирсэн байхад дулмаа лекцэнд байх магадлал гэдэг бол дулмаа цэцгээ хоёрын хамтдаа явах магадлалыг хуваах нь энэ цэцгээгийн лекцэнд ирэх магадлалыг хувааж авдаг байх нь шүү дээ. Энэ бол нөхцөл магадлал. За дараа нь болохоор ерөнхий хандлагын хэмжүүр гэж зүйл байна. За өмнөх хичээлүүд дээр математик номж гэсэн ойлголтоор танилцсан байж магадгүй. Бид нар энэ дээр бол хүлээгдэж байгаа гэж ярьж байна. За хоёр хөвсгчийн хувьд нь болохоор тусдаа тасралтгүй хөвсгчүүдийн хувьд. За энэ дээр тасралттай хөвсгчийн хувьд болохоор хүлээгдэж байгаа утга гэдэг бол за ерөнхий хандлага нь ерөнхий хаана байрлаж ийн вэ? Голч утга нь хаана вэ? Мин гэж англи дээр ярьдаг. Монголоор бол бид голч гэдэг нь хэлжтэй. Голч утга нь хаана байдаг юм бэ гэдгийг тогтоохдоо тухайн хөвсгчийн авч болох утгуудыг бид нар магадлалаар нь үржүүлээ. Бүх боломжоор нэмчихснийгээ бид нар хүлээгдэж байгаа утга болж нэлээд байна. За тэгэхээр одоо бид нар сүл дээр буух магадлал гэж ярьлаа шүү дээ. Сүл дээр буух магадлал маань тод хэд вэ? 2-1 тийм. За тэгэхээр түүнийг бид нэр зүгээр туршилтаагаа холбоод үзэх юм бол би сүл буулаа. Энэ одоо юугаар буух юм? Би одоо нэг зоос байлаа гэж бодъё. За би тэр зоосоо хаялаа. Юугаар буух? Сүлт юм уу тоогоор буух тийм. За 2 удаа хаялаа. Хэдэн удаа сүлт буух? Бас тодорхойгүй тийм. Гэхдээ одоо бид туршилт хийгээд нэг тоо гарна шүү дээ. Тийм. Бид 10 удаа хайсан чинь энэ чинь уул нь бол 2-1 сүлт 2-1-д нь бол тоогоор буух хэрэгтэй. Байтал бид нар яг 2 удаа ч тийм 10 удаа хайтал сүлтнийх нь тоо нь бол 50% биш байж болно шүү дээ. Тийм. За тэгэхээр хүлээгдэж байгаа утга гэдэг маань болохоор бидний туршилтаа олох юм бол туршилтыгаа хязгааргүй олон удаа давтахад маш олон хязгааргүй шиг сая удаа давтахад x-ийг авах дундаж утгыг бид нэр. Та нар тэгэхээр стататаар энийг бас хийж болно. Бид нэр зоос хаялаа гэж бодъё. 10 удаа хаялаа гэж бодъё. Хэдэн удаад нь сүл бууж ийн вэ? Сая удаа хаялаа гэж хэдэн удаад нь сүл бууж ийн вэ? Яа. За тасралтгүй самсгүй өсөж яваад болохоор утга нь бол адилхан. За тэгэхээр мэдээж бол x-ийн үндсэндээ бол чичвол утгууд байх нь. За түүнийг үржих нь түрүүний одоо адилхан тийм. x-ийн авч болох утгууд. x-ийн авч болох утгууд. За тухайн утгуудыг авах магадлалын нэгтийн функцээр үржүүлсэн гэсэн тийм. За одоо бол энэ тасралтгүй юм дээр болохоор мөн адилхан x f of x. За нийлбэрийг нь бид нар бол харин яатсан байна. Энэ дээр бол тоолдог тохиолдлууд байсан. Энэ дээр бол бид нар интеграл авчлаа шүү дээ. Тасралтгүй өсөж байгаа учраас тийм. За утга нь бол мөн адилхан. Голч утга байж болох. Хамгийн их одоо самсгүй өсөжийг бид нар одоо нэг юм хүн гэж бодох юм бол хүний байдал гэж үзэх юм бол хүлээгдэж байгаа утга нь бол гэр нь байна шүү дээ. Ерөнхийдөө бол бид нар гэрээсээ гараа явдаг шүү дээ. Тэгэхээр бидний хүлээгдэж байгаа байрлал бол хүлээгдэж байгаа утга бол бидний бол гэр байдаг үстэй тийм. Манай уртраг өргөрөг гэдэг нэг одоо GPS-ээр харах юм бол бидний байр бол бидний оюутны байр ч гэдэг юм бидний гэр бол хүлээгдэж байгаа утга маань байна шүү дээ. Бид нар мэдээж бол хаашаа явж болно шүү дээ гэрээсээ гараад тийм. Сансргүй өсөж гисэн маш олон төрлийн утга авч болно. За гэхдээ бол хүлээгдэж байгаа утга гэдэг нь чухал байна. За хэд хэдэн онцлог байгаа нэг голч гэж нэрлэж байгаа. Ямар нэгэн самсгүй өсчээс авсан функц байлаа гэж. Дурын функц. Тэ? Түүнийг бид G гэж хэлж. Энэ G of x гэдэг функцийн маань хүлээгдэж байгаа утга нь бол Gx функцийг үржүүлэх нь манай x-үүдийн магадлалын тархал. За тэгээд x-үүдийн боломжит утгыг бид нар бол G of x функц хүлээгдэж байгаа гэж хэлсэн.
За ерөнхий тохиолдолд болохоор Gx-ээс хүлээлт авсан болохоор X-ээс хүлээлт аваад тэгээд G функцтэй орлуулснаас бол ялгаатай байна. Энэ хоёр бол адилхан биш зүйл байна. За G функцаа бид нэр хоёр задлж болдог байх юм бол G функцаа бид нэр G1x, G2x гэдэг нэмэгдэх байр хэлбэрээр задлж болдог байх юм бол Gx-ийн хүлээж байгаа утга нь болохоор тус бүрийнх нь хоёр тэр лид функцаас тус бүрээс нь хүлээлтж аваад нэмсэндээ бол тэнцүү. За тогтмол тоо байх юм бол тогтмол тоо чинь ерөөсөө гэрээсээ гардаг хүн гэсэн үг байна шүү дээ. Гэрээсээ гардаг. Тэр юуны бол хүлээж байгаа утга нь бол тогтмол тоо өөрөө байна. За хэрэг C тогтмол X-ээс хойшгүй өсч байх юм бол өвчрийн дүрэн байна. Тусгчийг тогтмолоор үржүүлээд хүлээлт авах юм бол тогтмол тоо бол хүлээлтийн нэгээс гадна. За C гэж байна тийм үү? B гэж байна. A дээр нэг нь C гэж бол хүлээлт авах юм бол тогтмолоос хүлээлтийн нэгээс гадна. C нь бас үржигдэхүүнээс гадна гараад хүлээлтийн гадна. За ерөнхий хандлагын бусад хэмжүүрүүд байгаа. За медиан бас өргөнөөр хэрэглэгддэг. За медиан дундаж хоёрын хооронд болохоор өөр юм давуу болон сул талууд байгаа. За математик тооцоол бид нэр хвчлэн хүлээж байгаа утгыг илүү ашигладаг. За гэхдээ зарим тохиолдолд маш өндөр утга авдаг өсгчүүдийн хувьд болохоор медиан ашиглах нь тохиромжтой байдаг. За өөр нэг ерөнхий хандлагын хэмжүүр бол мод гэж бүгдээрээ мэдж байгаа хэвээр тийм. За модыг бас хэрэглэж болно гэхдээ econometric teamч түгээмэл бол биш. За хасагдaltaгүй самсгүй үсгчийн мандлын нэгтийн функц байна. За энэ болохоор ижилхэн болчтой. Болч нь бол μ байна тийм. За тэгээд энэ болохоор гой тэг шимтэй үсгч байна. Болчоосоо доошоо байх магадлал нь хэд вэ? 50% те дээшээ байх магадлал нь бол 50 гоё тэг шимтэй байна. За гэхдээ бол тийм тэг шимтэй байхад бол заавал хоёр тал нь адилхан байх албагүй. За магадлалын нэгтийн функцгаа бид нэг f of x хэлнэ гэж бичсэн байсан тийм. Тэгэхээр харах юм бол нэг юм. За самсгүй өсгчийн вариац гэж байна. За энийг бид нар бол голчоосоо хазаах хазаалтыг бид нэр хэмжигэл ашигладаг. Сигма квадратаар хвчлэн эмдэглэдэг. За энэ болохоор самсгүй өсгч голчоосоо хазаах хазаалт хүлээлт квадрат аваад за дараа нь түүний хүлээлж байгаа. За задлаад бичих юм бол x квадратаас хүлээлт аваад за голчоос нь квадрат аваад түүнийг хассантай бол тэнцүү байдаг. За a болон c тогтмолтой байх юм бол за энэ шугамын функцийн вариац нь болохоор тогтмолтой бол вариац байх. Тогтмолтой бол ерөөсө хөдлөхгүй юм чинь голчоосоо хэлбэлцэн гэсэн юм байна. a бол алга болно. c бол квадрат зэрэглэвшээд вариацаас гардаг тийм. За дараагийн ойлголт болохоор стандарт хазаалт гэж байгаа. Стандарт хазаалтыг стандарт deviation гэж нэрлэдэг. Сигмагаар тэмдэглэдэг. За вариацаас эерэг язгуур гаргаж ирсэн тоо бид нэг хэлнэ. За самсгүй өсч байх юм бол самсгүй өсч биш тогтмолтой байх юм бол өмнөхтэй адил стандарт хазаалттай тэнцүү. За шугам функцаас бид нэр стандарт хазаалт авах юм бол за энэ x өржиж байгаа тоо бол өчтөр гараа за тэгээд стандарт хазаалт x-ийг бол байдаг. За хувьсагч ямар нэг жир хэмжигдснээс энэ стандарт хазаалт нь бол бага хамаардаг вариацтай харьцуулах юм. За жишээл бид нэг ийм цалин гэж хувьсагч аваад үзье те x гэх цалин хүмүүсийн цалин ондоо байж байна те. За энэ цалингоо одоо бид хоёр байдлаар хэмжигдсэн гэж бодъё. Нэг нь болохоор 1000 төгрөгөөр нөгөөх нь болохоор ердийн төгрөгөөр тийм. За тэгэхээр 1000 төгрөгөөр хэмжигдсэн байлаа гэж бодоход бид нар одоо жишээлбэл цагийн үйлс гэх юм бол хүлээж байгаа утга нь 20,000 гараад гэсэн. 20 гэж гараад гэсэн. 1000 төгрөгөөр хэмжигдсэн юм чинь. За ердийн төгрөгөөр хэмжигдсэн байгаа тохиолдолд энэ маань 20,000 гараад тийм. За тэгтэл бол Y-ийн стандарт хазаалт нь X-ийнхаас бол бид нэр A ч юм бол
одоо энэ тохиолдолд хэд байх нь 1000 болж таарч штэ. Тэгэхээр y-ийн стандарт хязгаалт нь x-ийнхаа стандарт хязгаалтаас бол 1000-аар илүү. Вариацны дээр илүү баг. Саяар илүү болно гэх юм шүү дээ. Тэгэхээр бодвол стандарт хязгаалтыг ашиглах нь бичиглэлийг бодвол хэмндэг юм ачаал бүгдтэй байна. За дараагийн зүйл нь болохоор стандартчлах гэж байна. За бид нэр Z гэсэн хувьсгчийг стандартчилсан самсргүй хувьсгч гэж байна. Тэгэхээр яаж үүсгэсэн юм бэ гэхээр ямар нэг самсргүй хувьсгчаас голчийг нь хасаад стандарт хязгаалт нь хуваацсныгаа бид нэр стандартчилсан самсргүй хувьсгч гэж байна. Тэгэхээр одоо Z-ийг хүлээгж байгаа утга нь юу болох вэ? Z-ийг маань хүлээгж байгаа утга нь юу болох вэ? Тийг бодно шүү дээ. Бид нэр голчийг нь хасцсан юм чинь. За Z-ийн маань стандарт хязгаалт нь болох вэ? Нэг болно шүү дээ. Тэгэхээр тэр голчтой нэг стандарт хязгаалттай хувьсгчийг бид нэр стандартчилсан хувьсгч гэж хэлнэ шүү дээ. За дараагийн зүйл болохоор хязгаалт гэж байна. За мөн куртосис гэж байна. За хязгаалтыг SQ гэж нэрлэдэг. За өөр нэг статистик нэр нь болохоор 3 4-р ирэмбийн момент байна. За тэгэхээр 1-р ирэмбийн момент нь юу юм бэ гэхээр хүлээгж байгаа болж өгдөг. 2-р ирэмбийн момент нь болохоор вариац. 3-р ирэмбийн момент нь куртосис. За тодорхойлолт нь юу юм бэ гэхээр иймээ стандартчилсан хувьсгчийг куб дэвшүүлээд хүлээлт авахыгаа бид нэр хэлж байна. За тэгэхээр энэ маань хувьсгчаасаа голчийг хасаад куб дэвшүүлээд сигма куб 1 гэсэн үг гэж тааж байна. За тэг шимтэй тархалтын хувьд тэгээд голчоосоо доошоо дээшээ байгаа тархалтын хэлбэр нь адилхан тийм хувьсгчийн хувьд болохоор хязгаалт нь болохоор тэг хязгаахгүй яг тэг шимтэй байна гэсэн байна шүү дээ. SQ нь болохоор тэг. За дөрөв дэх момент нь болохоор бид нэр куртос гэж нэрлэж байгаа. За энэ болохоор Z хувьсгчаасаа 4 Z-тэй дэвшүүлчихэд хүлээлт авсны хувьд хэлдэг. За үүнийг бид нэр болохоор куртос гэж нэрлэдэг. За куртос болохоор юу хэмждэг юм бэ гэхээр юу хэмждэг вэ? За сүүлний өргөн нарийныг бол хэмждэг тийм. Тэгэхээр нормал тархалтыг болвол 3 байдаг. За куртос нь болохоор 3-аас илүү байх бол яах вэ? Бүдүүн сүлтэй байх юм уу, нарийн сүлтэй байх? Куртос нь 3-аас илүү байх юм бол өргөн сүлтэй байх гэж байна. Бүдүүн сүлтэй. Тэ? Тэгэхээр бид нар магадлалын нэгтийн функцийн маань шин чанарыг бол хангана штэ. Тэ? Тэгэхээр бид нар одоо энэ дээр нормал функцаа гэж бодъё. За тэгэхээр бүдүүн сүлтэй байна гэдэг чинь болохоор намхан палдар болох хэрэгтэй болж таарна штэ. Халбай нэгтэй тэнцвэр авах хэрэгтэй юм чинь. За энэ болохоор илүү сүлтэй 3-аас илүү куртостой. За зарим нь болохоор ийм нарийнхан сүлтэй юм. Куртос нь 3-аас бага. За тэгэхээр санхүүгийн өөрчлөлтөд жишээлбэл хувьцааны ханшийн өөрчлөлт гэх юм бол нормал тархалтаас бол ондоо байна. Бүдүүн сүлтэй гэдэг нарийн сүлтэй. Бүдүүн сүлтэй. За тэгэхээр ханш болвол маш их хэлбэлцэлтэй байж болдог. Тэгэхээр тэр нь болохоор маш доошогоо эсвэл бол гинт маш өндөр утга авчдаг. Тэгэхээр энэ нь болохоор магадлалын тархалт нь нормал тархалтынхаас ийм зузаан байх шаардлагатай. За дараа нь ковариац гэж байна. Сигма x-ийг гэж хэлдэг. За энэ болохоор x өсгч болчоосоо давсан байхад y хувьсгч голчоосоо ямар ялгаатай байх вэ? Үржүүлээд хооронд нь хүлээлт авсныгаа бид нэр ковариац гэж байна. За тэгэхээр x голчоосоо даваа гарсан байхад y мөн голчоосоо даваа гардаг байх юм бол эерэг байх нь ковариац нь эерэг болж тах тийм. Хамтдаа үндсэндээ бол хөдөлж ийн гэсэн үг байна шүү дээ. Ковариац.
За бид нэр энийг задлаад түрүүний ярьсан томьёонуудаа ашиглах юм бол энэ буруу хэлсэн. Тэгээд мю гэсэн юм байна. Тэгэхээр юу вэ? Мю. За корреляц гэдэг бол стат заалт гэж үүж байна. Яагаад бид нэр энэ хоёр зүйлийг болоод ашигладаг вэ? Тэгээд ковариацийн утга нь болохоор талаар нэг тарчсан юм нэг байна. А корреляц бол доогоод хязгаар нь хэдвүлээ? Хасах нэг. Дээд хязгаар нь нэмэх нэгийн хооронд тусгаар тийм. За хоёр хувьсч хоорондоо тусгаар байх юм бол хамтдаа хөдлөхгүй гэсэн ковариац. За гэхдээ бол тусгаар байна гэдэг бол ковариац корреляц нь тэг гэсэн автоматар шууд. Ковариац нь тэг байлаа гэд бид нар хоёр хувьсгчийг тусгаар гэж хийж болохгүй байна шүү дээ. Тэгэхээр тусгаар буюу үл хамаарах гэдэг бол илүү хүчтэй ойлголт. Корреляц гэдэг бол зүгээр нэгдүгээр ирэмбийн хамаарал. Ковариац гэдэг бол нэгдүгээр ирэмбийн хамаарал. Гэтэл бол хоёрдугаар ирэмб, гуравдугаар ирэмб, дөрөвдүгээр ирэмб гэдэг дээд ирэмбийн хамаарлууд байх нь шүү дээ. Тэгэхээр бүх ирэмбийн хамаарлууд нь байхгүй байх юм бол тэр тохиолдолд бид нар тусгаар гэж хэлдэг. Зөвхөн нэгдүгээр ирэмбийн хамаарал байхгүйг харчаад энэ чинь хоёр хувьсч хоорондоос үл хамаарах юм байна, тусгаар юм байна гэж хийж болохгүй байх нь шүү дээ. За хоёр хувьсчийн шумуу функцийн вариант бол яаж хийдэг вэ? AX-тэй нэмэх нь B гэх нь болохоор энэ томьёогоор. За энэ дээр энэ хасах байвал яадаг вэ? Энэ хэвээрээ юу? Энэ хэвээрээ. Энэ хасах болдог шүү дээ. За AX-тэй нэмэх нь CZ гэх байл юм. C тогтмол за Z нь овсгч. Тэгвэл яах вэ? Тэгвэл яаж юу бол? Тэг болно. C-г үржих нь нэмэх нь би нэг 3 дахь хувьсгчаар нэмчих. Өмнө нь C гэдэг нэг тогтмолтой. Тэгээд Z гэдэг хувьсгч. Z гэсэн нэг хувьсгч. За тэгэх юм бол C квадратыг үржих нь вариант Z. За тэгээ энэ талын юу болж өөрчлөгдөх вэ? За солбоо ковариацууд болж таарна шүү дээ. Тэгэхээр хоёрыг үржих нь AC гэж нэмэгдэнэ. Ковариац XZ. За мөн хоёрыг үржих нь BC ковариац YZ гэсэн юм гарч ирэх тийм. За самсруу өсгчтэй тогтмол тоо нэмээ. За нөгөө нэг самсруу өсгчдэрээ өөр нэг тогтмол тоо нэмээ. Ковариацыг нь олох юм бол энэ маань A1 үржих нь A2 ковариац X юм байна. Тэгэхээр энэ B1 B2 бол ямар ч нөлөөгүй байна. Тогтмол тоо хувьсчтэй нэмээд ковариацыг нь олох юм бол ямар ч нөлөө авахгүй. Тавчтай тэмдэг юм байх хэрэгтэй. Хоёр хувьсгчийн ковариац бол үргэлж илүүгүй байна. Юунаас илүүгүй байх вэ гэхээр стандарт хазаалтуудыг үржигээс илүүгүй байна. Энэ хаанаас гарч ирдэг вэ? Энэ хаанаас гарч ирдэг вэ? Энэ илүүгүй байна гэсэн үг. Танаа тэрийг унших ёстой. За дараа нь болохоор хоёр хувьсч байлаа гэж бодъё. Хоёр хувьсч байлаа гэж. За бид нэр шугамын хувиргалт хийлээ. Хоёулын дээр нь тогтмол тоо нэмлээ, тогтмол тоогоор үржүүллээ. За тэгээ бид нэр корреляц авах юм бол энэ шугамын хувиргалт хоёр хувьсчийн корреляцд ямар ч нөлөө байх. За дараагийн яг зүйл нь болохоор энэ нөхцөл вариант нөхцөл хүлээх гэж байна. За тэгэхээр энэ маань болохоор хүлээгдэж байгаа утга хамсгүй хувьсгчийн X хувьсгчийн жижигхэн X утга авсан байхгүй. Тэгэхээр бид түрүүний ярьсан томьёонуудаас юугаар ялгаатай юм бэ гэхээр бидний энэ дээр зөвхөн нөхцөлт магадлалуудын зүйлийг нэмээд өгч байгаа. Нөхцөлт хүлээгдэж байгаа утга нөхцөлт вариант гэсэн юм байна. Тэгэхээр энэ маань болохоор түрүүний томьёоноос юугаар ялгаатай юм бэ гэхээр X-ийн утга жижиг X гэдэг өгөгдсөн байгаа тохиол.
За хоёр хувьсагч бие биеэс үл хамаарах байх юм бол нөхцөл хүлээлт нөхцөл вариацууд нь болохоор нөхцөл тусдаа тэнцүү байна. Бид нэр X-ийн утга өвчлсөн байхад бид нэр Y-ийн утгыг олгож байгаа гэж бодъё те. Дулмаа ирсэн байхад цэцгээ энд байх уугүй гэдгийг тогтоох хэрэгтэй. За дулмаагийн мэдээлэл надад ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа тохиолдолд цэцгээ энд байх ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа тохиолдолд бид нэр X-ийг бие биеэс нь тусгаар гээл юм шүү дээ. Автоматар тийм. За эсвэл Y хөвсгчийн вариацыг X нь тодорхой авцсан байхад олгоход энэ маань ямар ч нөлөөгүй байх юм бол X-ийг хөвсгч маань бас тусгаар байна гэж. Тусгаар байна. Хамааралгүй бол энэ хоёр нь бол олох юм байна. За дараа нь бид нөхцөлд хүлээлт байгаа C of X C-ийн функц шүү. X-с авсан функцийн хүлээгж байгаа утга X-ийн утга өгөгдсөн байгаа тохиол. Тэгэхээр X-ийн утга өгөгдсөн байна гэдэг чинь бол одоо самсргүй хувьсгч биш болсон байх гэсэн байна шүү дээ. Утга авчихсан байна гэсэн үг тийм. За тэгэхээр энэ тохиолдолд самсргүй функц биш болчихно гэсэн үг байна шүү дээ. Тогтмол функц болчихно. X-ийн утгыг орлуулаад гараад байгаа гэсэн үг. За дурын AX BX гэдэг X-с хамаарсан функцүүдийн хувьд X-үүдийн утга өгөгдсөн байхад за энэ функц байна яаж гарах вэ гэхээр B бол нэгэнт X-ийн утга өгөгдсөн юм шиг тогтмолоороо за A болохоор тогтмол одоо тоотой адилхан болчихно гэсэн үг. Тэгэхээр хүлээлтийн тэмдгийн бол гадна гарна гэсэн. За дараа нь нэг чухал асуулт болохоор энэ давтагдсан хүлээлтийн хууль гэж байгаа. Law of iterated expectations. Энэ бол маш чухал хууль байгаа. Тэгэхээр энэ бол юу хэлж байгаа юм бэ гэхээр санамсаргүй хувьсгчаас та нар эхлээд нөхцөл хүлээлт авлаа. Нөхцөл хүлээлт авлаа. За нөхцөл хүлээлтээс гаднаас нь нөхцөл бус хүлээлт авлаа. За тэгэх юм бол энэ маань нөхцөл бус хүлээлттэй тэнцүү байна гэсэн хууль байна. За өөрөөр бид нар зөвхөн X-с гадна Z гэдэг хувьсгчтэй бид нөхцөллөө дараа нь нөхцөл бус хүлээлт авах. Их юм бол энэ маань нөхцөл бус хүлээлттэй бол тэнцүү байна гэсэн. За энэ нөхцөл давтагдсан хүлээлтийн уулыг бид энэ хичээлээр маш ашиглана. Тэгэхээр энийг та нар сайн ойлгох хэрэгтэй. За одоо жишээлбэл нэг юм энгийн жишээнд тайлбарлах гал үзье тийм. Тэгэхээр энгийн гэж бодъё. Бид нар нэг ийм хоёр гэрлийн ламп байгаа гэж байна тийм үү? Хоёр гэрлийн. Нэг нь болохоор ийм мундаг ламп. Мундаг ламп ямар брэнд вэ? Apple гэх брэнд. Би одоо жишээлбэл манай нэг чийдэн тийм юм байдаг ордог ерөөсөө олохгүй. Apple гэх нэг юм байна. За Apple гэдэг ламп болохоор юу гэж бодъё л та тийм. За ажилдаг цаг нь болохоор би 4000 цаг хасдаг. Үзчихтэй. За нөгөөх нь болохоор юм чанар муутай. За муу ламп байлаа гэж бодъё. Муу ламп байлаа гэж бодъё. Энэ маань болохоор 2000 цаг асдаг гэж байна. 2000 цаг. За тэгээд нэг нь болохоор жинхэнэ оригинал, нөгөөх нь болохоор хуль байлаа гэж байна. Хуль байна. За тэгээд зах зээл дээр болохоор юу гэдгийг энэ нийт зах зээл дээр Apple гэдэг нэртэй зарагдж байгаа. Зарим нь оригинал, зарим нь хуль байх нь шүү дээ. За оригинал нь бол нэг 40% байгаа гэж бодъё. За нөгөөх нь болохоор 60% байлаа гэж бодъё тийм. Оригинал шиг. За тэгэхээр миний сонирхож байгаа зүйл болохоор би дэлгүүрээс гараад нэг Apple нэртэй ламп авахаар тэрний маань асах хугацаа гэдэг зүйл болохоор би мэдэхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр би бол тэр асах хугацааны хүлээгж байгаа утгыг сонирхож байгаа. За тэгэхээр энэ маань юутай тэнцүү гэсэн үг байна. Энэ бол манай ламп 4000-ыг үржүүлэх нь 0.4 нэмэх нь 2000-ыг үржих нь 0.6 гэсэн үг болно шүү дээ, тийм. Тэгэхээр энэ чинь юу болж байгаа нэ гэхээр 4000 чинь болохоор
x-ийн хүлээгдэж байгаа утга. X-ийн хүлээгдэж байгаа утга тийм. Ямар байгаа тохиолдол? Ойрог байгаа тохиолдол. Ойрог байгаа тохиолдол. Үржих нь юу байх нь? Магадлал. Юуны магадлал? Ойрог байх магадлал байх нь шүү дээ. P ойрог. За, нэмэх нь энэ маань юу байх вэ? Ойрог бус байх x-ийн хүлээгдэж байгаа утга. Ойрог бус тийм. Ойрог бус. Үржих нь P үржих нь ойрог биш байх гэсэн юм байна шүү дээ. Ойрог биш. Ойрог биш. За тэгэхээр одоо энэ дээр би жоохон юу хаа өөрчлөн тэмдэглээг буруу хийсэн юм те. Y. За энэ Y маань. За энэ дээр B. За X нь болохоор манай ойрог биш нь ахна шүү дээ. За. За ингээ бидний хугацаа болоод ингээд дуусчих. Асуух зүйл байна. Асуух зүйл байхгүй бол ингээд